нөө бүх багш нартаа багш нарын баярын мэндийг хүргье. Өнөөдрийн маань хөрхөн подкаст миний төгссөн 6 дахь цэцэрлэгээс эхэлж байна. Миний 6 дахь цэцэрлэгийн багш Алтан баяр багштайгаа өнөөдөр бид ярилцсанаа. Би анх яг ямар хүүхэд орж ирсэн бэ? Манай айлгуул анх ойн 8 сартаа цэцэрлэгт ирж исэн. 9 сарын 1-ний өглөө нээлтэн дээжтэйгээ хамтдаа ирж исэн. Тэгээ хамгийн түрүүлээ дээж багштайгаа баярын мэнд түргээд багштайгаа хамт гурлаа зураг авах тийгээд дурсамж зураг авуулсан байдаг. Бид хэдийн зураг. Яг таныг харж байхад лав миний багш олон гэж би ерөөс бодож байгаагүй. Тэгээд барга яг тэр хичээл ороод ирсэн чинь миний багш гэж би ойлгож байсан. Яг анх харж байхад ичсэн баг хүүхдүүд тэгээд шуугалтаа уйлж байгаа шүү дээ. Тэнгүүд би бас уйлж байхад нэг та хүүхдүүдийг харагдаад тэгэл аваад явчихсан. Ээж аав нар тэгэл гадаа гараал. Манай айлгуу чинь 11 сарын 1 хүртэл 2 сар уйлсан. Тэгээ ангийнхаа хамгийн жижиг нь ойн 8 сартаа орсон. Тэгэл багш нь айлгуугаа тэврээд инхрийлээд өргөөл явдаг. Тэгээд нөгөө эрхлэгчтэй загнуулдаг. Төмний олон хүүхдээс чи ганцхан айлгууг инглээгээл хаач явсан намайг дагаад хормодоод уйлаад л яв. Яг энэ зурган дээр ангийнхаа хүүхдүүдээс хамгийн намхан нь гарч ирсэн. Энэ зурган дээр нөгөө ээж нь өглөө өхнөө хүргэж өгөө ирэхдээ айлгуу нөгөө айл болохоор аятайхан сэтгэл санааг нь тавтай тухтай байлгах гэдэг ээж нь хөөсөн тоглоом аваад ирсэн. Тэгээ ангид нь тоглуулж байгаа дарагдж байгаа түлдээдэг байсан. Тэгээд яг тэр үеийнхэн зураг нь багш нь авсан байгаа. Энэ үед юу ийжсэн? Энэ дээр нөгөө багш нь хүүхдүүд мэдгийн төвшин шалгах тест дээр ингээд шалгалт авдаг байхгүй юу? Сорил авсан. Тэгээ энэ дээр айлгуугаас энэ эсрэг утгатай үгийг илэрхийлж байгаа. Уйлж байгаа инээж байгаа хүүхдийг хараад тэгээд өөрөө тайлбарлан тэр зургаа ингээд багш нь чиний зургийг авсан байгаа. Тэнгүүн яг энэ дээр олон хүүхдүүд тоглоом барьсан байсан. Энэ яг юу гэсэн үг? Энэ нөгөө цэцэрлэгийн захиргаанаас шинэ тоглоомууд өгөөд биднэрт тэгээ бүгдээрээ тоглоомоо хүлээж аваад маш их баяр баясгалантай байгаад бүгдээрээ зураг авахулсан. Яг би төгсөөс хойш 4 жилийн дараа энэ ингээд буцаж ирэхэд маш их юм өөрчлөгдсөн байна. Ялангуяа нартлын одоо тэмээтэй сандал тэр хэсгийн тоглоомууд тэгээд яг хүүхдүүдийн нэрийг бичээд дэвтэр юм хом тавьчдаг газар нь амар өөрчлөгдсөн. Тэгээд ер нь энэ нартлын тоглоомд нь ер нь ихэнх тоглоомнууд нь шинээр нэмэгдэж өөрчлөгдсөн байлээ. Тэгээд 0 өрөөний бас юмнууд нь маш гоё болчихсон. Анхаар тэгэл хүүе манай ангид ийм гоё ялаа гэж бодсон. Багштай уулзахад бол гоё юм. Тэгээд баг өөрөлөг байна. Манай айлгуу их том болжээ. Яг л тэвэр нөгөө багийнхаа өдрийн энэсэг хөөрхөн хүн дадж чаргал баяр баясгалан өгсөн сэргэлэн цаваа зан. Тэвэрэ. Төгсөлтийн өдөр яг тэнд ямар санагдчихсэн бэ? Манай ангийн төгсөлтийн өдөр. Төгсөлт маш гоё болсон. Багш нь тэгэл төгсөлт болохоор уйлд гэж та одоо ч гэсэн уйлах гэж. Шавнар чинь танаас асууж байсан хамгийн хөөрхөн асуулт юу вэ? Манай ангийн нэг хүүхэд дугуй дүрс хаана байна вэ? Дугуй дүрс ямар хэлбэртэй байдаг вэ гэд би асуусан байхгүй юу? Тэгсэн чинь багшийн гидс шиг гэж нэг хэлж байна. Тийш нэг хөөрхөн хөвгчлээ инээдэн болчихсон. Манай анги дээр штэ одоо 4 жилийн өмнө хамгийн хөгжилтэй үе нь ямар үеэсэн бэ? Бид хэдий нөгөө намрын налдар намар үйл ажиллагаагаар хөдөө яваад хөдөө гарч бид нар бүгдээрээ ээж автагаа бүгдээрээ гарсан тэр хамгийн гоё хөгжилтэй байсан. Яг тэр үед хүүхдүүд нь одоо байсан штэ бид нар. Тэгэхэд зарим хүүхдүүд нь яг юу хийсэн бэ? Гадаа хамгийн гоё вэ? Гадаа багшаа бүгдээрээ хөдөө ингээд гадаа хичээлээ хийж болдгоо юм уу? Тэргээл тэгжсэн. Маргааш дахиад ирэх үү гээл. Тэр үед штэ яг үйл явдлуудын та бидэнд бас ярьж өгөөч. За тэр үед чинь намрын спорт гад болж исэн үе гол багшийн санаанд орж байна. Тэр үед айлгуу юуны айгуух сэрүүх өдрөөсөн. Тэгэл даарж гэж уйлаад лсэн санаанд орж ирж байна. Тэгээд нэг хулын хчиг таних хул хэлсэн хулын хчин чамайг тэрврээд
Тэгээ чи тэмцэн давг нь орох байсан чинь тэгээ тулаагчдээ ирэхлээд ороогүй. Багшийнхаа яг юу нь гоё вэ? Багш байх хамгийн гоё хүүхдүүдийн тэр хайр, гэрэл цацруулсан нээмсэглийг харах маш гоё. Тэгээ хүүхдүүдийнхээ багшийнхаа заасан юмыг сурч чаа тэгээд бүгдээрээ багшийнхаа заасан юмыг сураад дуудуулаад бүжиглээд бүгдээрээ тэгээд багштай хамгийн сайхан үе нь болохоор хүүхдүүдийн баяр баясгалан аз жаргалтай харцснаас багш хүн бол хамгийн сэтгэлийн хамгийн сайхан үнцнийг авдаг да. Та яг боловсролын салбарт ажиллаад хэдэн жил болж байгаа? Багш нь одоо 16 дахь жилдээ ажиллаж байгаа. 16 жил ажиллахдаа та хэдэн шавнар төгсгөж байсан бэ? За одоо энэ анги маань багшийн 6 дахь төгсөл байгаа. Тэгээд нэг бүлгийн 30 гаруй хүүхэд нэг жил бүр 52 хүүхдээс 48 хүүхдээ төгсөж исэн. Одоо 200 гаруй юм. 200. Тэр олон хүүхдээс та яг ялгахгүй царийг нь хараад ангийнхнаа бүгдийг таних гэж уулзгаараа. Нэр болгоны яг мэдгөө. Мэднэ. Ер нь манай ангийнхан тань дээр ярьж уулздаг уу? Ирнэ, хавртаа, шинжилээр бат мөнгө, ган төгс ирдэг, үрд бүүж там мэднэ. Яг одоо манай ангийнхан байгаа штий. Танаас асууж исэн хамгийн хөгжилтэй асуулт манай ангийнхан. Хүүхдүүд эрэхтэй багштай айгүй хөөрхөн нөгөө сургууль дээрээ сургуулийнхаа багшийн заасан нугалбар, цаасан нугалбар, заасан зураг мургийг багштай зурчаад айгүй хөөрхөн багштай хайртай шүү гэж бэлэг болгоод авчирч өгдөг. Одоо таны нэг газар хуучин төгсөгчд болон одоогийн төгсөгчдийн чам зураг тэ хөдөлთა үеийнх нь юм байгаа юу? Яга. Манай ангийн хүүхдүүдээс ер нь би ганцаараа амирх болдог гэсэн нь. Хамгийн удаан үсэнд л аялгаа байгаа та. 9 сарын 1-ээс 11 сарын 1 хүртэл бүтэн 2 сар үсэн та. Тэгээл нэг хамгийн анхны өдөр 9 сарын 1-ний өглөө аялгаа маань ирээ. Тэгээ би хүүхдүүдэд унтуулаад энэ тэндэл ингээ бүх баахан хүүхдүүд уйлах нь уйлаад байж байгаа. Тэгэл хоёр багшин дунд нь ороод чамайг тэрвэл ингээл бүгэлээл байжсангүй хажууд чинь тэгсэн чил гэр цонх тогшсон. Тэгэхээр нэгэ туслах багш маань багшаа хинбэ гэд ингээ харсан чинь аялгаагаа. Тэгээд яасан. Тэгээ аялгаагаа их соёлтой үүдэр орж ирсэн сайн багшаа гэж мэдлэнгүүд багшаа би охинтойгоо уулзч чадахгүй гэдэг айгuu хөрхөө. Тэгээ охинтойгоо уулзч ирсэн аав нь. Манай аялгаагийн гэр бол аав нь өвөө нэмэн бүгд ээж нь бүгдээр аялгаагийн төлөө бүх сэтгэл зүрхээ зориулдаг. Өглөөч хоёулаа ирнэ, оройч хоёул гуруулаа ирнэ бүгдээр байг. Тэгэл ирээл нөгөө миний охин юу хийсэн гээл муунахагч эрэнгүүтэл бүтээлийг нь харчаал бүх зургийг нь авдаг. Айгuu хөөрхөн бүх зургийг нь аваад тэгэл ингэж зурсан байх, тэг зурсан байх гээл бүх зургийг нь аваад ээж рүү явуулаад, аав руу явуулаад тэгэл маргааш нэрээ тэр нөхцөл байдал нь багшд айгүйх баяр баясгалан аз жаргалыг авчирдаг байсан. Яг надад байгаа одоо эмээгийн маань эдлийн машин дээр байгаа нэг юм туулааны хувцамсан нэг зураг өгөхгүй юу? Тэр зургийн үеэр та санаж гэнэ үү тэр юу болсон бол нэг юм туулааны хувцамсан бүгдээрээ шинжилээр туулаа болсон баха. Шинжилээр жүжүүлж ирсэн юм уу? Хоёр настай хүүхдүүд чинь туулаа голдуулсан. Тэгээл шинжилийн цэцэрлэгийн шинжил туулаа болсон. Хүүхдүүдтэй ажиллахад юу нь хэцүү, юу нь гоё гэдэг вэ? Хүүхдүүдтэй ажиллахад тийм хэцүү биш. Багшд нь бол тийм хэцүү биш. Хамгийн гоё гэдэг. Бүр та нарыг амарсан 100 амарсан ч гэсэн 100 амраад явсныг нь маргаашнаас л бараг сандагтаа хүүхдүүдээ. Тэгэл бүр ингээл гэртээ ингээд 100 байж ах чил хүүхдийн дуу уйлна те. Хүүхдийн дуу уйлангуул багш нь бүр ингээд бараг гараал явах шатдаг ш. Яна хаана хэн уйлж байна яаж байна гээл бас бүр тийм болчдөг. Тэг хүүхдийн уйлах дууг сонсох дургүй. Сая орж ирэхэд нөгөө нэг юм гадаа коридорт бэждэг тоглоом яг гадаа байж харин би одоо юу болчихвол гэж бодлоо. Тэгээд анх миний төсөөдрөөрөө энэ ширээнүүдийг нийлүүлж агаад нэг ширээд саад юм идэж хаад гадаа бид нэр шууд гал коридорт гэдэг юм өчиг юм байдаг шүү дээ. Тэр дартаар ингээ мөлхөд явхилтэй болоо гадаа гоцсон. Тийм. Тэр гадаас. Тэгээ би энэ байдаг байсан билүү гэж сая амир гахсан. Зөндөө тоглолдог байсан шүү дээ. Тийм. Явхилтэй хоолтой. Ороод. Өмнө жил яргуу нааданд яргууг нэг уран урлагийн тэмцээн чи үүдэг лээ яргуу биш
Тий. Уран жиргэг. Тийм уран зэрэгэд ороод 2 дугаар байр эзэлчихсэн. Ямар гоё юм баяр хүргэе. Манай айлгуу чинь жоохон 3 настай байхдаа илүү нөгөө би маяг гэдэг шүлэг уншдаг гэсэн шүү дээ. Одоо мэдгүй. Мэднэ. 3 настайгаас эхлээд тэгээд би саяхан өөрийнхөө миний 8 мөртөдгээд шилжгийн нам гаргасан. Ямар гоё. Нэгдүгээр ингээд ороход анх ёо ямар хэцүү бэ гэл ээж утсан дээр бас байгаа. Би сургууль явмааргүй байна гэл ээж утсан дээр ээжийн ажил эмээгийн ажил дээр ингээд суудсан. Тэгээд хичээлээ би сургууль явмааргүй байна цэцэрлэгтээ буцаад ажилтаа гэсэн бичлэг байдаг. Юу нэцээс? Тэгэл юм хам битэх. Яг тэр ингээд төгсөө дараагийн ангид орохдоо ёо энэ ямар амархан юм байсан бэ? Одоо энэ бодлого чи ямар хэцүү юм бэ? Би энэ тэн дээр багшаас асуугаад явах шаардлага юу байсан мө гэж амар ходдог байсан. Сайн сурсан биш тий? Тэгээд ер нь шүлгийн уралдаан, хэлтгэлийн уралдаанд би дандаа оролцдог. Тэгээд хайда барьцлахгүй. Яг энэ хөшөөг намайг баг байхад байсан. Тэгээд одоо алтлаа. Би энэ хэсгийг л хараад бараг танилаа. Энд чинь манай ингээ эцэгчүүд авч өгчээсэн шүү дээ. 2 настай багт. Яг тэгээд бүүнөр аваад энэ дээр тавихад энэ хөшигнүүд нь холилдсон байдаг гэж санджээсэн. Эмээ нь ойж гисэн шүү дээ. Айл хөшиг нэлээ. Ер нь бүгдийг нь ойжсэн билүү? Эмээ нь бүгдийг нь ойжсэн. Багшаа манай цэцэрлэгийг мэдгүй бас зөндөө олон хүмүүс байгаа. Тэгэхээр та тэднэрт цэцэрлэгийнхаа талаар танилцуулаач. За багш нь бол Хинтээ аймгийн Хэрлэн сумын хүүхдийн 6 дугаар цэцэрлэгт ажилладаг. Манай хүүхдийн 6 дугаар цэцэрлэг маань 4 бүлэгтэй. Нийтдээ 150-аад хүүхдээ сурч хөгждөг байгаа. Олон жилээс хойш нь ачтын хорооны бүлэг, салбар бүлэг маань болсон. Тэгээ 5 бүлэгтэй болж хөгжсөн байгаа. За яг нь төвдөө бол 4 бүлэгтэй байдаг, 4 ангитай байдаг. Тэгээд дууны багштайгаа 5 багштай, арга зүйчтэйгаа. Тэгээд 4 жилийн өмнөхөөс одоо юу өөрчлөгдсөн бэ? За 4 жилийн хугацаанд бол их юм өөрчлөгдөөдөө. Эрхлэгч нар солигдсон байгаа. Чамаа жоохон бах байдгүйс ариуна эрхлэгч нь солигдсон, 8 дугаар цэцэрлэгээ эрхлэгч болсон. Тэрний дараагаар оюун гэрэл арга зүйч маань эрхлэгч болсон байгаа. Саяхан 7 дугаар цэцэрлэгийн сансар цэцэг эрхлэгч маань манай эрхлэгч болж томилогдож ирээд ажиллаж байна. За багштай маш их баярлалаа. Тэгээд таньда хайртай шүү. Намайг тийм 1 нас 8 сартай байхаас эхлээд одоо нэг 5 настай хүртэл маань хүмүүжсэнд баярлалаа. За баярлалаа. Багш нь аялгаугаа ийм хөөрхөн нэвтрүүлэг хөтлөөд одоо нэг сэргэлэн цаваа сайн суралцж хагаад маш их баярлж байна. За хөөрхөн аялгуудаа багш нь баярлалаа. Өнөөдрийнхөө дугаарыг Хинтээ аймгийн 6 дугаар цэцэрлэгээс бэлтгэлээ. Цаг заваа гаргаж оролцсон багштай баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр дараагийн дугаараар уулзцгаая.